зүгээр бодож ирсэн. Одоо яг бэлтгэл хийгээд 2010 оноос хойш одоо ингээд 13 жил хийж байна. Тэгээ өдөрт нэг бэлтгэлийн, заримдаа 2 бэлтгэлийн, хамгийн ихтэй 3 бэлтгэл хийсэн. Нэг ихтэй хэдэн цаг вэ? Тэгээ нэг 2-оос 3 цаг. Тэгэхээр өдөрт зүгээр дунджаар нэг 3 литр хөлс гаргадаг болов шүү дээ. Тэгээ жилд нэг 365 хоног нэг 300 н бэлтгэл хийжсэн бол. 65-д нь мэдээж бас амарч исэн баг. Тэгээ хэд нэг 900 литр тий. Бараг тонн биш тий. Тий. Тэгээ 13 жилээрээ үржүүлэхээр 10 хэдэн тонн, 10 гаруй тонн хөлс бас ялгаруулж аж бас үйлдвэрлэж аж аварга бас болоо шүү дээ. Тий. Тэгээ бусад тамирчид бас ялгаагүй байх л та. Тэгээд энэ хугацаанд чинь одоо жинхэнэ унаж босно хэсэгхэн зуурын бас зовлон байхгүй бол жаргал гэдгийг мэдрэхгүй шүү дээ. Тэгээд ялагдал гэдгийг мэдрэхгүй бол бас ялагдал гэж байхгүй бол бид нар ялалтыг мэдрэхгүй. Тэгэхээр энэ аль одоо сайн муу бүх зүйл байж ажил энэ оршин тогтогддог болов уу гэж бодож байна.